Цагаан сарын бэлтгэл хэр явж байна манайхан. За ээж тэр өнөөдөр сайхан сүүлнийгаа досонд өөхөн досондоо хавсаа бэлтэж байна. За Монгол түмэн маань дээр үеэсээ өвгдээд зөвөө эмээ нар маань энэ сайхан хавсаагаан өөрсдийн гараараа бэлдэж эдээ шүүсээ сайхан бэлддэг байсан, зэгдэг байсан гэж ээж минь айлтсан. Ээж маань сүүлийн жилүүдэд дандаа сайхан хавсаан боовоо өөрийн гараараа хийгээд янз бүрийн уул боовоо авалгүйгээр өөрийн гараараа ингэ сайхан бэлдэж ширээгээ сайхан дэлгэрүүлдэг болсон билээ. За мөн сайхан тарган сайхан өхрийн сайхан хавирах чанж сайхан өвчүүн дээрээ тавих гад зэхэж байна. За мөн сайхан Монгол түмний маань буянт мал сургийн өвчүү толгой уурах сүүлэн бас чанаж сайхан бэлдэж тавьсныг харж байна. Сүүлчийн тэмээний ачаа хүндэ гихчээр маргааш сүүлийнхаа за ёндооны 5 азтнаа тодруулаад ингээд энэ жилийнхаа одоо ёндог дуусгая. За манайхаа энэ харагдж байгаа данс нэг суулаа 10,000 төгрөгөөр ороод за саяны харагдж байгаа 31 хилтэй том сайхан тарган өхрийн өвчүүний азтан нэг хүн тодроо шүү. За сайхан чанаж бэлдсэн өвчүүний азт нэг хүн тодорно 40 кг-тай энэ сайхан гулууд ууцны маань азтан бас нэгэн тодно. Ингээд супер 2 азтан. Энийг зүгээр түүхийгээр нь та нар бодоод үнийн дөнгөнд бодоход зүгээр л баг хоёлаа сая төгрөг болно шүү. Сая төгрөг болно. Зүгээр түүхий махаар нь та бүхэн худалдаад одоо захаас ч юм уу хаанаас ч юм худалдаад авах зүгээр сая төгрөг дуугаа сая төгрөг болно. Тэгээ нийлээд зүгээр 2 сая төгрөг. Дээр нь ахаад 3 азтан байгаа шүү. Дэнээр нэмээд ахаа 3 азтан. Ингээд нийтдээ 5 азтан байгаа шүү. Маргааш 20 цагаас манайхаа эхлэе шүү.